Би очвол сайдын ярьж байгааг бол 100% дэмжиж чинь. Хамтраад энэтэй бол тэмцээн явахд бэлэн байгаа. Засгийн газар оруулж ирээгээд 2007 онд их хурл шийдчихэд байхад 18 жил үүнийг одоо эсүүлдэггүй хийсэн, мартагнсан. Хулгайч хүн хулгайчийг бариараа гэж хамгийн чамд орилдог гэж. Та бол энэ стратегийн 39 стратегийн ордод хамаардаг төгрөг нуурын ордыг зарсан чинь үнэ. 2006 оны 8 дугаар сарын 17-нд байгуулагдсан уул уурхай хайгуул олборлолтод төвлөрдөг CAMEX буюу Central Asian Mineral Exploration компанид анхаарлаа хандуулах хэрэгтэй. Монгол улсын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлгаанд 5112-443 тоод регистрийн дугаартай CAMEX нь гадаад худалдаа зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэж бүртгэгдсэн байна. Гэтэл энэ компани Дуу аймгийн Баян суман дахь төгрөг нуурын хүрэн нүүрсний Хинтэн өмнө дэлгэрт волфрам, молибден, сэлэнгийн хөдөрт төмрийн хөдрийн зохих лицензүүдийг хууль ёсоор эзэмшдэг байна. CAMEX-ийн үүсгэн байгуулагчаар 50-78-253 гэх регистрийн дугаартай хятадын иргэн нэр нь тодорхойгүй. Монголын талаас Касабланка рестораны эзэн ард хочтой Женкогийн гар хөлбөлөх ядам сүрэнгийн Батцөх, Батулгын эцэг нэгт ах トゥ болох Халтмаагийн Цэнд баяр нараар Монгол улсад бүртгэгдэжээ. Тэгвэл уг компани сүйдэлтэйгээр офшор бүсэд бүртгэлтэй 2 компани мэндэлсэн байгаа юм. Тухайлбал Central Asian Mine Supplies. Энэ нь уул уурхайн компаниудад тоног төхөөрөмж нийлүүлдэг. Би одоо улсын их хурлын гишүүн Монгол улсын төрийн тэргүүнээр ажиллаж исэн Баттулга гойд хандаж хэлье. Та бол энэ стратегийн 39 стратегийн ордод хамаардаг төгрөг нуурын ордыг зарсан чинь үнэ. Зарахтаа Виржиний аралд бүртгэлтэй Well Delighted Limited, Brave Line, Сингапурт бүртгэлтэй CAMEX Pte Ltd, Хонконгод бүртгэлтэй Minhong гэдэг компаниар дамжуулж энэ компаниудыг оролцуулж үндэстэн дамсан санхүүгийн схем хийж 250 сая доллараар зарсан чинь үнэ. Одоо би бол харддаг яг охин хүнийхээ хувьд одоо ингээд тухайд тэр CAMEX гэдэг манай хөрөнгө оруулагч байсан CAMEX-ийн одоо захирал Денис гэдэг одоо бурхан болсон байна. Төгрөг нуурын ардын тодорхой 20%-ийг эзэмшигч байсан. Гүйцэтгэх захирал байсан. Аав маань ингээд бурхан болчлоо. Тэгээд одоо туузынхан дарагч гэсэн тухайн үед байсан бас бурхан болсон. Тэгээд миний аав бол та нар одоо мэдж байгаа 7 удаа Антарктид явсан хүн шүү дээ тийм. Маш увсын тэсийн эрүүл чирэг тийм биетэй хүн. Нас барцсанд би одоо ингээд яг охиных нь хувьд бол одоо нэг хүлийн зөвшөөрдөг гэх юм уу тийм ингээд би бас хардах хэрэгтэй. Тэгээ одоо ингээд мэдээж өгсөн хүн амьлаад босоод ирэхгүй ч гэсэн аавын маань ингээд 1.3 сая доллараар энэ ордыг зард ицсэн тэргээд янз бүрийн мэдээлэл гаргаад байгаа ингээд охиных нь хувьд амар эмзэглэж тэгээ энд ямар ч гэсэн нэг өөрсдөнд байгаа мэдээ материалуудаа иргэн хүнийхээ хувьд тэгээд өгөхтэй болов. Стратегийн 39 орд байгаа. Стратегийн 39 ордоос хин яаж хулгай хийснийг эхлээс нь аваад ярих хэрэгтэй байхгүй юу? Учир сайд бол өнөөдөр ярьж байгаа төгрөг нуурын орд гэж манай задлт байж байгаа. Энэ маш том орд шүү дээ. Стратегийн нөөцөд одоо 39 ордын дээрээс 2-т ордог том орд. 2007 оны хавьд энэ дээрэмдүүлсэн. Дээрэмдүүлэхдээ CAMEX гэж компани байсан юм байна лээ. Тэр CAMEX гэдэг компаниг бол ерөнхийлөгч байсан Баттулга гэж хүн үүсгэн байгуулсан. Тэр компанийн эзэмшигч нь офшор данс үзий ядаад идэг хүмүүсийн хүүхдүүд нь нийлээд офшор газар одоо байгуулагдсан компани руугаа шилжүүлээ зарсан л байдаг 250 сая Америк доллараар. Хонконгийн хөрөнгөний биржийн мэдээлэл дээр байна гэж хэвлэл мэдээлэл зөндөө шуурсан шүү дээ. Энэ Баян голыг авсан, Махын биксийг авсан тэр нэг Сингапурч хөлөө хятадч хөлөө хамтрагч байдаг үстэй. Тэр хамтрагчийн хүүхдийн нэр дээр өөрийнх нь хүүхдийн нэр дээр тэр компани байж л үйдэг юм байл шүү дээ. Байсан юм байна л шүү дээ. Тэр энэ мэдээллүүд дээр бол бид нэр зарчмаараа явах хэрэгтэй байхгүй. Улс орон даяар тойроод гигэн ариухан их орондоо хайртай хүний дүр гаргаад яваад байгаа боловч бодит байдал дээр цагаан дээр хараар бичсэн баримтууд нь нийтээр гараад явж л байгаа шүү дээ. Тэгээд мэдээллүүдээр гарцсан л байна. Тэрийг харах хэрэгтэй байхгүй. Хөгжлийн банкыг шалгах Улсын их хурлын төр хороо 2 жилийн өмнө буюу 23 оны 3 сард нээлттэй сонсголт хийх үед Баттулга гишүүний хамаарал бүхий компаниудыг ярих явцад энд нэр дурддагдж байгаа төгрөг нуур Energy, CAMEX гэх компани мөн Хонконг, Сингапур улсад бүртгэлтэй
офшор компаниудынх нь хамаарлыг илчилж байсан. За мөн төмөр замын гэх энэ Liberty Partners-аар дамжуулж гарсан мөнгө миний араас хөөцөлдөж явах данс хөөж шалгаж ирсэн тэр үед. Явцад Хонконгоос $2 сая өөрийнх нь хамаарал бүхий 3 хүүхдийнх нь үүсгэн байгуулж хувьцаа эзэмшиж байгаа. Өөрийнх нь туслах Эрдэнэ туяагийн захирлаар нь ажилладаг байгууллагууд руу $2 сая орж ирсэн баримтыг мөн сонсгол дээр миний би дэлгэж байсан. За Камекс ХК 90% эзэмшиж байсан. Одоо идэвхтэй хувьцаа эзэмшигч нь Exim Credit ХК 100%. За хасагдсан хувьцаа эзэмшигч нь Fast Billion Investment Limited Virginia арлууд байдаг офшор компани байна 100%. За 90% энэ Камексыг Батулгын намуу эзэмшиж байсан. За Халтмаагийн Цэнд баяр 90% эзэмшиж мөн байсан. За түрүү хэлсэн Ядамсрангийн Бацуг агсан 10% эзэмшиж байсан. За энэ Камекс компани дансанд $2 сая орж ирж байгаа. За энэ $2 сая ямар байдлаар гүйлгээ гарсан байна гэхээр $850,000 нь их майдар сан. Буюу таны 100% эзэмшлийн байгууллага. За энэ мөнгө Ядамсрангийн Бацүхээс түр зээл гэдэг утгатайгаар орсон байна. За мөн $20,000, $15,000 Бацүх Ядамсранд олгоо гэсэн утгатай гарсан байна. За түрүү ярьсан таны туслахаар ажиллаж байсан мөн харилцаа хамаарал бүхий Эрдэнэ туяа $700,000 бэлнээр гаргасан байна. За энэ $700,000 аваад байгаа таны туслахаар ажиллаж байсан гэх энэ хүн Эрдэнэ туяа Төмөн ишгтэн ХК-г 51% эзэмшиж байсан. Одоо энэ компани нь 71%, 20% гэдэг энэ таны хүүхдүүдийн эзэмшилд байгаа компани. За энэ бүх огтлцлууд бол яг энэ компаниуд болон саяны хэлсэн гүйлгээ бол энэ 5 хүн дээр гарч гүйлгээнүүд болон харилцаа хамаарал гарч ирж байсан учраас энэ Камекс компаниг үзсэн байгаа. Саяны мөнгө ороод гараад байгаа энэ компани. За энэ компани ер нь харилцаа хамаарал дурддагдсан хүмүүсийн зөвхөн талын энэ дэлгэцэн төгсөн байгаа. Ягаад тэгэхээр энэ дэлгэцэнд багтахгүй байсан. Энэ юуг маш их одоо тийм шилжил хөдөлгөөнтэй юм компани байсан. За одоо идэвхтэй хувьцаа эзэмшигч нь Exim Credit ХК 100% эзэмшиж байгаа. За хасагдсан энэ компаниг урд нь эзэмшиж байгаад одоо хасагдсан гэсэн үг. За Fast Billion Investment Limited Британи Виржиний арлуудад бүртгэлтэй офшор компани 100% эзэмшиж байсан байна. За Халтмаагийн Батулга 90% эзэмшиж байсан. Халтмаагийн Цэнд баяр 90% эзэмшиж байсан. За 90% Батулгын намуу эзэмшиж байсан. За намууны мэдээлэл түрүүн хэлсэнчлэн Төмөн ишгтэн ХК гэж гарч ирж байгаа. За энэ ХК-гийн захирлаар Эрдэнэ туяа ажиллаж ирсэн. Таны туслах. Түрүүн нөгөө $20,000 одоо юу гэдсэн тэр хүн ажиллаж байсан байна. За эзэмшдэг компани Камекс 23-тай компани гэсэн юм түрүүний хэлсэн. За энэ нь болохоор 50%-ийг одоо бүртгэлтэй байна. Хасагдсан дээр Халтмаагийн Цэнд баяр 50% эзэмшиж байгаа хасагдсан. За өөрөө хасагдсан байна. Мөн 50% эзэмшиж байгаа хасагдсан байна. Энэ компани. За Central Asia Mineral энэ нөгөө Сингапурын Камекс 100% эзэмшиж байгаа хасагдсан. За энэ түрүү ярьсан холбооцоо. За Төрөг нуурын Energy ХК 100% эзэмшиж байгаа мó. Энэ эзэмшдэг компани. Хасагдааг одоо идэвхтэй байгаа юм шүү дээ. Тийм ээ. Одоо идэвхтэй байгаа эзэмшиж байгаа юм байна. 100% эзэмшиж байгаа юм байна.
төрсэн хүүхдүүдтэйгээ төрсэн ах эгч дүү нартайгаа хувьцаат компани байх нь яага болдгүй. За энэ материал донд 2006 онд Улсын их хурлын гишүүн Халтмаагийн Баттулга 90%-ийг нь Ядам сүрийн Батгийн Батсүх гэдэг иргэн 10%-ийг эзэмшиж байсан анх хамтран үүсгэн байгуулсан Chemex хязгаарлагдмал хариуцлагатай компани Төвөрг нуурын энержи компанийг 100% эзэмшдэг болохыг нотолсон баримт энд байна. За үүний дараа Халтмаагийн Баттулга өөрийн охин Баттулгын намун төрсөн эгч Халтмаагийн Цэнд Баяр нарт хувьцаагаа шилжүүлэн компаниас компани дамнасан офшороос офшорт үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий үндэстэн дамнасан компаниудаар дамжуулан 250 сая Америк доллараар зарсныг Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй тэг 402 хувьцааны код бүхий Minhong Waterworks Holding Limited компани Хонконгийн бирж дээр байгаа 507 нүүр баримт мэдээлэл одоо яг энэ хайрцагт байна. 507 нүүр баримт. Энэ нь компаниг худалдан авах за very substantial acquisition гэж нэрлэдэг албан ёсны мэдээлэл. Бөгөөд яг энэ албан ёсны 507 нүүр Хонконгийн бирж дээр байгаа материал дотор энэ хилцлийн нөхцөл үнэлгээ төлбөрийн бүтцүүд хувьцаа өрийн бичиг хөрвөх цаас эзэмшигчдийн бүтцийн өөрчлөлт төвөрг нуурын ордын нөөцийн тооцоо техник эдийн засгийн үндэслэл зэрэг мэдээллийг наривчлан агуулсан нотлох баримт гэж одоо хэлж болно. За мөн энэ материал дотор энэ 507 нүүр баримт дотор Сингапурт бүртгэлтэй Chemex Pte Ltd гэдэг охин компани. Энэ компани нь дэргэдэх охин компани буюу Grand Tide Limited компани 2009 оны 4-р сард Монгол улсын Зам тээвэр барилга хот байгуулалтын яамтай Монгол улсад уул уурхайн лицензийг олгож оронд нь дэд бүтц барих, орон сууцжуулах талаар байгуулсан санамж бичгийг мөн энэ 507 нүүр баримт дотроос харж байна. Энэ санамж бичиг нь юу вэ гэвэл 2009 онд Улсын их хурлын гишүүн Халтмаагийн Баттулга тухайн үед Зам тээвэр барилга хот байгуулалтын сайд байхдаа өөрийнхөө компанитай өөрөө сайд байхдаа өөртөөгөө гэрээ байгуулсан баримтыг 507 нүүр баримтаас та бүхэн харж байна. Ядам сүрэнгийн Батсүхэн Женкотой хамгийн ихээр холбоотой аль эртнээс тэдний нөхөрлийн зам бий болжээ. Гэхдээ тэдний нөхөрл зөвхөн Женкогийн хууль бус үйлдэл төрөөс луйвэрсэн асар их мөнгийг нуун далдлах дээр гар нийлсэн байгаа юм. Батсүхэн Монголын аж үйлдвэрийн корпорацийн захирал, Монголын жудо бүхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Chemex-ийг үүсгэн байгуулагч, Монголын талын захирал хийж явсан нэгэн. Азийн офшор компаниудын бүрэн мэдээллийг багтаасан Хонконгийн Astox компани мэдээллийн санд Mongolian Investment Group гэх офшор компани 5-аас дээш хувийн хувьцаа эзэмшдэг 2 хүн байдаг бөгөөд тэдний нэг нь Ядам сүрэнгийн Батсүх 531% гэжээ. Ядам сүрэнгийн Батсүх гэх энэ эрхэм нь ардчлалын 13-ын 1 гэгдэг Баттулгын дотны анд ард хэмээх Батсүх юм. Таныг хамаатуулаад байгаа шалтгааныг ингэж гаргасан байна л да. 2006 оны 8 сард таны Chemex компанийг та үүсгэн байгуулад энэ компаниараа дамжуулаад Төвөрг нуурын ордыг эзэмшдэг Төвөрг нуурын энержи компанийг 1.3 сая доллараар худалдан авсан. Авсныхаа дараа Сингапурын иргэн Биллийн Е Чулонг нарыг Chemex компани хувьцаа эзэмшигч болгоод цааш нь ингэж дамжуулж 250 сая доллар болгож зарсан гэж байна. Ер нь бол одоо юу гэдэг 1992 оны Монголын ардчилсан анхны үндсэн хуулиндаа бид газрын дорх баялаг ард түмний өмчөөг заасан үндсэн хуулинд. Хэвлэл мэдээлэлээс авсан мэдээллээр бол намайг Төвөрг нуурын ордыг минийх гэж нотолж чадах юм бол 100% аваараа гэдэг ийм үгийг одоо Улсын их хурлын гишүүн Халтмаагийн Баттулгагаа хэлсэн байна. Тэгээ би бас өнөөдөр хариуцлагатайгаар хэлье. Та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Та нотол гэсэн би нотолж байна.
надад нэгдүгээрт хөдөлшгүй нотлох баримтууд байна. Хоёрт албан ёсны баталгаатай их сурвалжууд байна. Гуравдугаарт санхүүгийн болон хуулийн мэргэжилтэнгүүдийн дүн шинжилгээ байна. Баримт өөрөө ярьдаг гэдэг үг бий. Хонконгийн усны барилга байгууламжийн Minhing Waterworks Holdings компани 2009 оны 12 дугаар сард гэрээ байгуулан 2010 оны дундуур Camex компанийг 1.9 сая Хонконг доллар буюу тухайн үеийн ханшаар 255 сая ам доллараар худалдан авч нэрээ Mongolian Investment Group буюу Монголын хөрөнгө оруулалтын групп хэмээн өөрчилсөн байдаг. Ингэхдээ офшор компани байгуулагчдын Деважин гэгддэг Кеминий аралд бүртгүүлжээ. Camex нь энэхүү Mongolian Investment нэртэй цааш үйл ажиллагаагаа явуулахаар болсон. Уг компани Улаанбаатар хот Баянгол зочд буудлын урд талд орших Landmark офисын 5 дугаар давхарт байрлаж байсан юм. За одоо энэ хайрцагт энд хувьцаа шилжсэний дараа Minhing Waterworks Holding Limited компани нэрээ монголчилсан байдаг. Яагаад вэ гэвэл үндэслэл нь Монголын уул уурхайн лиценз үзийг эзэмшиж байгаа учраас үйл ажиллагаагаа өөрчлөөд нэрээ Mongolian Investment Group буюу Монголын хөрөнгө оруулалтын групп болгон өөрчилсөн. Энэ Mongolian Investment Group гэдэг компани 2013-аас 16 оны санхүүгийн тайлан байгаа энэ дотор. Энэ санхүүгийн тайлан холбогдох байгууллагуудаас нь авсан. Мөн дараа нь 3 дахь удаага ахин нэрээ өөрчилсөн байдаг энэ компани. Нэрээ өөрчлөхдөө Peace Map Holding Limited болгосон. Peace Map Holding Limited компани 2013-аас 2016 оны санхүүгийн жил бүрийн тайланг мөн энэ хайрцагтай материалаас харж байна. За одоо энд хавцалцсан байгаа материалууд. Алтбагийн Баттуулгын 90%-ийг эзэмшдэг Camex компани нь Сингапурт бүртгэлтэй Camex Pte Ltd-гийн эзэмшил 100% шилжсэн байдаг. Сингапурт бүртгэлтэй компани руу. Энэ компани хувьцаа эзэмшигч нь хэн бэ? Гэвэл түүний төрсөн охин Баттуулгын намуу хамтран олон бизнесийг эрхэлж байсан Билли Лимийн Лим Сён нар болохыг баталсан Сингапурын улсын бүртгэлийн байгууллагаас авсан дэлгэрэнгүй лавлага энэ бор хавцтай материал дотор байна. Minhing Waterworks Holdings компани охин компани болох Minhing Waterworks Engineering компани нь Монголын ашигт малтмуулын нэр бүхий хэд хэдэн лиценз эзэмшдэг. Уг компани ICIG буюу олон улсын эрен сурвалжлах сэтгүүлчдийн консорциумын сайтад офшор компани гэдгээр бүртгэлтэй. Жишээ нь одоо Хонконгчуудын мэдэлд очсон Camex буюу нэр нь солигдож Mongolian Investment болсон компани нь Төгөрг нуурын Energy хэмээх компанийг 100%, Goris Mongolia компани 70%-ийг эзэмшдэг байна. Дуаймгийн Баян сум дахь Төгөрг нуур нь зөвлөлтийн геологчид аль 30-аад оны үеэс хайгуул өрөмдлөг хийж нөөцийн ихэнхийг тогтоосон хөрөн нүрсний асар том баялаг бүхий орд юм. Нөөцийг нийлүүлж бодвол 13 тэрбум тонн хүрэх төвийн бүсийн 5 том ордын нэг Монголын компаниудыг авснаар Хонконгчуудын мэдэлд очсон Camex компани албан ёсоор эзэмшдэг хэмээн тайлгнасан дунд говь завхан Говьалтай аймагт эзэмшиж байгаа хайгуулын 10 лиценз нь Хонконгчуудад инхүү зарагдажээ. 2010 онд 250 сая Америк доллараар зарагдсан компани хувьцааг Монгол улсад бүртгэлтэй компанид 6 жилийн дараа 2016 онд огт үн төлбөргүйгээр шилжүүлсэн болохыг хэрэг эрхлэлийн сайдын хувьар Монгол улсын бүртгэлийн байгууллагаас албан журмаар авсан. Үүнийг хувьцаа шилжүүлэх гэрээн дээр 250 сая доллар зарагдсан компани Монголд ирэхдээ Монгол иргэний нэр дээр үн төлбөргүйгээр шилжсэн хувьцаа шилжүүлэх гэрээ энэ материал дотор байна. Гэхдээ энэ материал дотор 507 хуудастай Хонконгийн биржтэй бүртгэлтэй материал дотор энэ компани шилжиж ирэхдээ 200 мянган доллараар зарагдсан гэдэг үг байдаг. Гэтэл Монголд иргэд гэрээ байгууллагатаа үн төлбөргүйгээр шилжсэн гэдэг улсын бүртгэлийн лавлага хувийн архивыг би албан журмаар авсан. Энэ материалуудыг бас үүнд хавсаргасан гэдгийг хэлье. Төгөрг нуурын ордод 4 тусгай зөвшөөрлийг эзэмшигч Төгөрг нуурын энержи компани хувьцаа эзэмшигч Camex хязгаарлагдмал хариуцлагатай компани нь нэгдүгээрт татвар төлөхөөс зайлсхийсэн. Хоёрдугаарт мөнгө угаас. Гуравдугаарт
зайлилсан. Дөрөвдүгээрт авилга ашиг сонирхлын зөрчил үүсгэх болон бусад гэмт хэрэг зөрчил үйлдсэн байж болзошгүй асуудлыг шалгуулахаар Монгол Улсын ерөнхий прокурор авилгатай тэмцэх газар эдгээр материалуудыг засгийн газрын тэмдэглэлд өгсөн үүргийнхаа дагуу засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын хувьар хөргүүлж байна. Энэ талаар мөн мэдээлэл солилцох, эрх зүйн тусалцаа харилцан үзүүлэх чиглэлээр Британийн Виржиний арлууд болон Кайманы арлууд, Бүгд найрамдах Хятад ард улсын засаг захиргааны онцгой бүс Хонконг, Бүгд найрамдах Сингапур улс зэрэг улсын хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллаж шаардлагатай нэмэлт материал, нотлох баримтуудыг авахыг хууль зүйн дотоод иргэн сайд Алтан гэрэлд даалгаж байгаа. Хятад улсыг бидэнд муулаад цус ирж хятадуудыг биднээс үзэн ядуулдаг энэ хүн. Тэгсэн хэрэг өөрөө Хятад улстай найр тавьж бизнес хийж тэрбум сая доллараар нь олдог. Энэ одоо ямар учиртай ариун явдал юм уу? Бид нарыг талцуулж одоо зунд тулгатны эрхэм гээд явж байхад бид нар тэр нэг алан бахгүйг уйлахтан дагаал мэгштгэл байлаа шүү дээ. Бид тэгж л угаалгаж илээ шүү дээ. Тэгсэн одоо энэ хүн маань 100 эрхэм 3 сая 400 нэг тийм юу ч мэдгүй тэнэг гэж биднийг бодоод байна. Үгүй шүү. Одоо таныг дэмжих боломж олцсон алга Алтмаагийн Батлага танд бид шаардлага хөргүүлж байна. Төгөргөн нуурын ордоо авъя. Ерөнхийлөгч асан Алтмаагийн Батлага болон төгөргөн нуурыг зарсантай холбоотой ноцтой байж болохоор тул одоо улсын хурлын гишүүний хувьд олон нийтэд болон зохих газарт нь хүргье гэж өнөөдөр хэвлэлийн урлыг зарсан юм аа. За энэ юу вэ гэхээр 2006 оны 3 сарын 23-нд Genco Group-с Батлага гэж хүн гар үсийг зураад Дэв Интернэшнл гэдэг компанид явуулсан алдан бичиг байгаа юм аа. Алдан бичиг бол яг компаниудын хооронд явдаг зүйл. Ностой зүйл нь хэдэн зүйл байгаа. Тэрийг би та бүхэнд товчхон дурдъя. Зүгээр яг хувийн та бүхэнд бас хүргэсэн байгаа. Тэгээд үзэн үзье. Нэгдүгээр нэг чухал зүйл ностой зүйл бол 20 жилийн өмнө Монголын банк санхүүгийн салбарт, бизнесийн салбарт номарангийн хэрэг гэж ноцтой зүйл гарч ирсэн. Олон хохирогч болсон, олон 10 сая долларын ийм заллингийн маягтай ийм хэрэг гарч ирсэн. Яг энэ алдан бичгэн дээр бол энэ Genco Group-ос явсан алдан бичиг дээр номрангтай холбоотой хариуцлагыг Монгол шуудан болон голомт банкн дээр нээсэн аккредиттэй холбоотой хохирлыг миний бие хүлээнэ гэж хүлээн завшуурсан байна. Тэгээ энэ бол тухайн хэргийг тодруулах, цаашлан нарившин шалгах, гэмбуруудыг тогтоох, эргэн сэргээхэд ноцтой баримт учраас дурдж байна. За хоёрдугаарт хамгийн ноцтой нь энэ алдан бичигт Монголын байгалийн баялаг нөөцөн тогтооцсон ордуудыг зарж байна. Хятад талын худалдаа авч олж өгөөч гэсэн маягтай ийм шууд битсэн ийм санал хүсэлт байгаа юм аа. Тэгээ энэ бол өнөөдрийн ярьж байгаа тэр төгөрөг нуурыг зарсантай холбоотой байж болзошгүй учраас бас ноцтой гэж үзэж байна. Ноцтой зүйл бол 2006 онд яг энэ бичгийг үлдэж байхдаа энэ бичиг явуулсан хүн бол өөрөө улсын их хурлын гишүүн байсан. Улсын их хурлын гишүүн бол Монгол улсын үндсэн хуулиар өөр ажил эрхэлж болдоггүй. Бизнес хийгээд газар орд зарах тухай хүсэлт явуулаад байтугай жирийн өөр ямар ч ажил эрхлэх боломжгүй байдаг. Энэ бол хуулиараа үндсэн хуулиараа хаалттай зүйл. Улсын их хурлын гишүүн бол улсын их хурлынхаа гишүүнийхээ ажлыг хийх ёстой, хууль батлах ажлаа хийх ёстой. Тэр иймэрхүү ноцтой сэжүр энэ мэдээлэл байгаа учраас улсын их хурлын гишүүний хувьд бид иргэдээс ирсэн мэдээллийг олон нийтэд хүргэх ёстой гэж бодож байна. Мөн цаашаа яг энэ хэрэгтэй холбоотой төгөрөг нуурыг сүүлийн үед их яригадаад байгаа шалгаж байгаа гэж ойлгож байгаа. Тийм болохоор нэмэлт нотлох баримт болох болов болзошгүй гэж үзэж байгаа учраас авилтаа тэмцэх газар хүргэнэ. Бас эргүү хүнийхээ хувьд энд одоо байгаа материалуудыг тэгээд өхөн зөв юм байна гэж бодож байна. Тэгэхгүй бол одоо аав маань 1.3 сая доллараар ч одоо ингээд төгөрөг нуурыг чинь зараад идсэн сүнсийг хүртэл ингээд тэ одоо аав маань 3 жил насаараа 3 жил болж энэ сүнсийг хүртэл амирлуулахгүй ингэж байгаа охиных нь хувьд бол би зовж байна л та. Тэгээд яалтчгүй одоо ингээд янз бүрийн утаснаас дугаараас ингээд над руу зарлаж जैन мессеж бичиж जैन би ч одоо бас нөгөө хэдий ингээд аав маань бурхан болсон ч гэсэн би ч бас амьдрмаар байна шүү дээ тийм ээ өөр хүүхдүүд байна айж जैन надад бол хамгаалалт хэрэгтэй үндсэн хуулийн заасан эрүүл аюулгүй одоо энэ нийгэмдээ амьдрмаар байна тийм ээ тийм учраас би одоо энэ хэвлэлийн хурал хийгээд тэгээд одоо бичгээ өгөх гээд намайг хамгаалтанд аваач 2006 онд
тэр Camex компани Төвөргөн нуурын энержи гэдэг компанийг авахд энэ баримтан доторч байна лээ. Тэр 20% болвол тэр Иргэн Дүгүржов гэдэг хүний нэр дээр байсан. Тэгээ яаж шилжсэн эсэх тэр процессын асуудлыг би бас сайн дэлгэрэнгүй мэдэхгүй байна. Тэгэхээр тэр өчигдрийн авилгацаа тэмцэх газрын гадаа хийж байгаа эмэгтэй мэдээлэл төр бол бид бас санаад зовнох ёстой. Тийм учраас би хуулийн хяналтын байгууллагаас өглөө холбогдож энэ үнийг одоо гэрчийн хамгаалтанд авах асуудлыг дээр анхаарлаа хандуулаач ээ. Энэ одоо бас анхаарал хандуулах ёстой шүү гэдэг би байр суурийг бол илэрхийлсэн. Хуулийн хяналтын байгууллага бол процесс ажиллагаа явж байгаа гэдэг ийм мэдээлэл өгсөн. Алтмаагийн баталгаас Дөрвөн нуурын орд газраа ард түмэнд буцааж авах шаардлага. Монгол улсын үндсүүлийн 6-гийн Монгол улсад газар түүний хэвлээ, ус амтан ургамал болон байгалийн бусад баялаг гагцгүй ард түмний мэдлэл төрийн хамгаалтанд байна хэмээн заасан байдаг. Гэтэл Алтмаагийн батлага та стратегийн ач холбогдол бүхий Дөрвөн нуурын ордыг өөрийн гэр бүл хамаарал бүхий итгээд гадаадын хамсаатан түншүүдээр дамжуулан үндэстэн дамнсан санхүүгийн схем үүсгэж офшор компани байгуулан хятад иргэдэд 250 сая Америк доллараар зарсан хөдөлшгүй баримтууд гадаад улсын байгууллагуудын албан ёсны их сурвалжуудаар тогтоогдож ил болоод байгаа лээ. Би очил сайтыг ярьж байгааг бол 100% дэмжиж байна. Хамтраад энэтэй бол тэмцээн явахд бэлэн байгаа. Засгийн газар оруулж ирээгээд 2007 онд их хурл шийдчихэд байхад 18 жил үүнийг одоо эсүүлдэггүй хийсэн, мартгансан. Хулгайч хүн хулгайчийг бариараа гэж хамгийн чанга хөрлөдөг гэж. Та бол энэ стратегийн 39 стратегийн ордод хамаардаг Төвөргөн нуурын ордыг зарсан чинь үнэ.